Ер нь бол аливаа нэг бүтээн байгуулалтын төсөл болгон аливаа нэг улс оронд танаа байшин яаж угаар гаргаж шүү, танаа байшинд үер орох гэж шүү, танаа энийг яах гэж шүү, дуу чимээний бохирдол орох гэж шүү, тэ та нарын хүүхдүүдээс салхилуулдаг модыг чинь тайрах гэж шүү гэл одоо тэгж л асуух хэрэгтэй л доо. Тэгэхээр манай 19-р хороо, 20-р хороо, тэгэл 17-р хороо ингээл манай хаан уул дүүргийн хороонуудыг дагуулаад энэ ажил явагдах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би бол хаан уул дүүргийн төлөөлөгч байд бол маш сайн мэдж байна. Манай хаан уул дүүргийн төлөөлөгчдэр трас нь орж ирээгүй, бид нар иргэдээсээ асах боломж бидэрт гараагүй, энэ төслийг бид нар хараагүй. Тэгээд манай иргэд шууд төлөөлөгчөө та энийг зогсоогоод өгөөч гэж над руу шууд уцтахад хинч тэр хүмүүст юм хийгээгүй. Тэгэхээр зэрэг яг одоо хамаатай иргэдээсээ асуух гэдэг дээр бол би нийслэлийн дээр бол юу ч хийгээгүй гэж бодож байна. Одоо оюун гэрэл энэ ч гэсэн санаа зовоод байгаа, тий оролцогчийн санаа зовоод байгаа нь болохтой зэрэг энэ юу хийж байгаа та нар ингээд харуулчаарай. Энэ River Garden гэдэг нэг хотхон байгаа юм. Тэгээ энэ River Garden бол уг нь дээд төв их усүрийн 6 ходог энэ дээрээс. 6 ходог. Одоо энэ их усүрд энэ ходгнууд бол бохирдсон байна гэдэг дүгнэлт гараад тэгээд энийг төв их усүрээс нь хасчихсан юм байна л. Тэгэнгүүт нь газар нь чөлөөлөгдөд ирэхдээ зэрэг энэ River Garden хотхоныг барих газар олголт хийгээд ингээ барьцсан. Тэгээд энэ хотхон болохтой зэрэг туулын одоо юуруу нэлээд дөгчгсөн. Тэгээд Масын юуны дорс. тэгээд нөгөө энэ замын тараасыг татахтаа 2 хуулиураар татсан байгаа юм. Нэгдүгээрт нэг River Garden-ы ардлаар нэг татаж утсан. Одоо тэргээр машин зам явдаг. Тэргээр татаад утсан чинь тэнд одоо байгаа машин зам чинь бол нэг 10 гаруй метр өргөнтэй. А энэ хурдны зам чинь бол яг зорчих хэсгийн одоо юу нь бол 28 метрийн өргөнтэй. Ингээд энд яаж одоо багтаж болохгүй нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь River Garden ч арал ус гэдэг шиг арал хотхон болох нь тусгаарлагдал тий. тэгж татна гэж төлөвлөсөн байхгүй юу. Тэгээд тэнд болохоор нэлээд олон баашингууд байгаа юм. Дээрээс нь 220 мянган одоо хүчтлийн шугам явж байгаа юм. Тэгэхээр шугамтай энэ нөгөө зам иш огтлцуулж болохгүй учраас одоо ерөөсөө байгаа арга нь болохоор River Garden-ы урдлаар нь туулынхаа ирэмгэрүүл одоо шахаж тараас татсан. Тэгээ ингээд тараас татахтаа зэрэг чинь яа харахгүй нэг хэсхэн зур газар бол туулын одоо голдрлыг одоо гатлахаас өөр аргагүй болчих. Энэ байгууламж баригдаж эхлэхээс эхлээл одоо хамгийн их ашигын зөрчигдөх хүмүүс бол хаан уул дүүргийнхэн байна. Яг л тэд нар шууд үер тавтах гэдэг. За тэгээ хаан уул дүүргээс гадна хаан уул дүүрэг дээр байгаа татвар төлөгчид, аж ахуй нэгжүүд, 3 дугаар цахилгаан станц гэл одоо ингээл за тэгээд нөгөө үер нь бүл дийлдэхээ болоод халих юм бол бүр 4 дугаар цахилгаан станц гэдэг ингээд ер нь стратегийн байгууламжууд руу үер орох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ гидравлик холбоо ч алдагдсанаас болоод үер гэдэг юм чинь дийлдэхгүй юм болох нэ. Тэр одоо өөртөө урд нь байхтан ч гэсэн одоо тэслээд таслаа тайцсан одоо үерийн даалан чинь бүр юугаач хамгаалж чадахгүй нэ гэдэг ийм төгшөөр бас хаан уул дүүргийнхэнд маш их байна.